Бас басан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 16-ны 5 гарагийн үдийн хачир нэвтрүүлэг үрчитлээ мишэйг сураатагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч мөөгийн гэрлээ занаруулагчаар ган болдын ангараг нар айлж байгаа. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус за мөн хөдөлгөөн баяр баясгалан сураатагаар Волерен Эмуэл гэл хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд өнөөдөр бол сонсогч нар хөгжилтөө түүхээ эфир рүү залгаж өөрсдөө ярьдаг. Тийм учраас эфирт залгаад тэгээд өөрийнхөө ярмаар байгаа хөгжилтөө түүхээ эсвэл хүмүүсээс сонссон танд хөгжилтөө санагдсан түүхээ ярьж болно. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл жихвчээр ярьж байгаа спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад шууд утсаар яриарай. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За эхний сонсогч 9717 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9717. Эмчил радио. Бано. Сайн байна. За өдрийн мэнд. Сайн байна уу? Бано. Байна. За түүлдэр юм уу? Тэ. За сонсож байна. За. Мобиль авичны бэлмэх. За. Нэг жижиг сайдсан. Тэгээд арай шийдэ тараад аваад шин жижиг тэгнэ. За. Өвчин чамаг нэг удаа уучтай. Миний өглөө хайгаа шээс аваад байдаг. Яанда түүлдэр минь. Машин бариад явахаар согтууг ин сургуультай хоцроод очихоор согтууг ин. Тэгэхээр чи юу гоо? Юу гэсэн тэгэхээр нь? Хөөх штэ. За. Тэгээд юу яа. Ойтны бэнэ. Нөө шинжил аваад догоо. Аха. Вананас. Ямар шинжил аваад энда бэндэд догмэн гүш өгчдөг. За. Тэсэнжи би нэлээд цаанаас маток үхлэнэш. Яасан мохоо эн чи. Надад биш. Хөөе шит. Сүлжчихсэн аваад. Айой, за манай нас алнаа. За баярлалаа. Бас хүн явуулаад тий. За. Манай хайртоо. За. Тэгээд нэг явсан мохоо. Тэгээд манай хас бодлоо нэгэн би боцлоо. Андаа нэг матсаа бодлоо боцлоо. За. За холбогдсон баярлалаа төгөлдрөө өдрийн сайн өнгөрүүлээрэй. За. Бас масокын шинжилгээ өгнө гэд найзаагаа явуулчихдаг дээ. За манай шууд периодоос 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. За тэгээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа хөгжилтөө түүхэдтэй хуваалцж байна. За ер нь чамд өнгөрсөн 7 хоногт болон даваа гарагаас өнөөдрийн хүртэл ямар нэгэн хөгжилтөө зүйл тохиолдов мөнх бата. Хөгжилтөө зүйл тохиолдохгүй. За дараагийн сонсогч 96 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 96. За Энжел радио. Бано. За өдрийн мэнд. За өдөөж холбогдлоо таныг сонсож байна. Би өөр
одоо нэг тохиолдчихсан нэг хэл мэдэхгүй юм л юм. За. Гал. Үчигдэл 86 онд хөдөө бүр баян үлгээд 8 төгсөөд дархан техникумд очичоод Монгол хэлж лаач байхгүй шүү дээ. Очоод сургуультай бүртгүүлээд тэгээ нэг ширийн өдрөмөр ажилд гараад намайг ажиллагээд ирээд явдаг. Тий. Тэгээд нэг 90 хүүхд 60 хүүхд явсан байхгүй. Аристотель ганцхан би казак хүүхд. Тэгээ очоод эрэгтэй мэгтэйгээр хоёр палатканд хуваарлагдаад нэг цэндгээд хэлрэн зохиолын багш авч явсан. Аа. Тэгээд тэст хэл монгол хэл аач байхгүй. Тэгээд нөгөө зүйл чинь энэ танилцаад байгаа бол тийм үү. Тэгээ яриад инээлтэл. За. Нөгөө зүйл инээчэл дугаа болсод юу ч ойлгохгүй шүү дээ. Аха. Тэгээ маргаашнаас ажилд гарах боллоо. Тэгээд ажилд гараад нөгөө удаа буулган тэгээд 30 хүүхдэр хуваагаал өдөр шөнийн ээлжил. Тэгээд тэр үчиг нөгөө сайн авдаг байсан юм чи арай ахиу ажил хийгээл тэгээд өглөө буухта хамгийн сүүлд бас нэг хэрэгүүлдэ машинта будаа буулгачаал. Ирсэн чи бүгдээрээ цайгаа угаад унтчих нөгөөдөл би ганц цагаал үлдчихсэн. За. Ирээл цайгаа угаад унтах гэсэн чил нөгөө цэндгийн багш орж ирсэн. Багш нь юм уугах гэсэн түмхэн айдар гэдэг байхгүй юу? Тэгээ айдар гэдгийг ойлгож байгаа. Тэгээ түмхэн гэдэг юуг нь мэдэхгүй юм чи очоод хоёр хонд. Тэгээ нэг палатка гараал палаткийг тойрол яваад сэрээс нүдэнд тусдаг юм байдгүй. За. Тэгээд нэг модны тайр хэвж яхаар одоо энийг хэлсэн байх таа гэж тэр. Йоо. Хацуултаа энэ. Одоо тэгтээ Баян-Улгийн 10 жилийн сургуулиуд монгол хэл заадаг үсттэй. Заадаг одоо бол манай хүүхдүүд чинь баг надаас надаас л илүү яриад байгаа шүү дээ. Та тэгээ хэдийн хугацаанд монгол хэл тэгээд нэг нэвтэрсэн. намрын ажилд нэг сар болоод ирэхтэл бол шүү дээ. Янзын хараад нөгөөдөлтэй хэлдэг болчихлоо. Аяа. Нэрэ казак оюутнууд дорхноос сурдаг тий. Сургууль ирчингүүтээ нөгөө тэр чинь нөгөө дарханы хайгуу шангар гэдэг байсан шүү дээ. Нөгөө дээр нь би чинь хээтэгийн 4-3 тал нэг квадрат хөлсөлдөг байсан тэр чинь л. За. Тэгээ явж байгаа нөгөө одоо саасан мөнгө чи мөнгө зөвлөгөөд юу За та саасан мөнгө гэдэг байсан шүү дээ. Тэр чинь нөгөө 50 мөнгө сөнгө энэ төр гэдэг. Тэрний чи мөнгө зөвлөгөө саасан мөнгө чинь төгрөг зөвлөгөө гэдэг багхгүй. Тэгэл ер нь бол бас ойлголт муутай байсан шүү. Тэгэл явж байгаа нэг 2 нөхөр бариад авдаг багхгүй. Мөнгө байна уу гэл. Тэр чинь нэг автобусанд суух гол нэг 200 задгаа нэг 50 4 шиг 200 50 мөнгөтэй. 50 мөнгөтэй. 2 төгрөг л баггүй. Мөнгө байна гэх юм 200 гаруй мөнгө байна гэж байгаа л өстэй хүнд оромжлсан гэхдээ алуулга л тий. 200 гаруй мөнгө байна. За. Нэрэл 50 дээр нэмэх нь 50 100. Тийм байдаг. Яа баярлалаа. За олбогцсон баярлалаа. Нэр оюутны байранд байхад намар бол манай тасагт тусдаг казак оюутан ирээл тэгэл тий. Тэгээд гадаа тэр нэг юм сойсын тийжээ сохтой оюутнуудад баригдсан зогсож шүү дээ. Тэгсч намайг дуусна. Энд чи тэнийх юм бэ? Тэгээд дээрс хэл мэдэхгүй юм. Зайлч хийгээ нөгөөдгөөс нь мэдэхгүй. Зогсоол. Тэгээ атмад бүр уурлаа. Өшиглөө. Зайлштай гэдэг. Чүм би чаваг мөнгө байна. Мэдгүй. Эсвэл хамгийн ган сурсан үг нь юу ч хэл. Тэгээд ерөөсөө мэдгүй 90 оны. Мэдгүй л гэдэг хиндрах чинь гээл. Тэгвэл харин уурна өчс. Тий, тэгээ ингээ за энэ тэрэгтэй яв гэдэг гисэн чи яв гоцоход байдаг. Үгийг мэдгүй. Тэгээ би чирээд явсан яв гэж. За Улаанбаатар хотод 12 цаг 22 минутаас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байгаа. За энэ бол Узбекистан юу юм байна? Бренд юм байна лээ. Сүүлийн үе чинь сая чин болол Узбекистанаас баахан тоогооч тэр шоол хийсэн шүү дээ тий. Тэгсэн Чартак гэдэг нь бол Узбекистанаас гаралтай ийм гоё хийжүүлсэн эрдэс тус. Тоогооч нар аваад ирсэн ахмад. Тэр тоогооч нар баг тэр аршаалаар хоол хийсэн баха. За байгалийн хийжүүлсэн ийм эрдэс тус манайхаар бол аршаа юм байна. За хүүе чи тэгээ ярьж та би эн чинь өөж мооч үзүүлээ. Чи дахиад ихрэв. Тэр үе газтай аршаа уугаа тэгээ. За боллоо. Ер нь бол яг ийм фэр үеэр газтай юм уухал тийм ээ. Харин тийм ээ. За манай продюсер Тэгээ чи ингээд гадагшаа гэхэхгүй болгоод отгошоо гэх хэрэгтэй байгаад. Нэг болго
бас уулгуулчихгүй бөө болчих юм аа нэрэ. За порогийнхоо үгэнд орё доо. Бидний чинь эфирд орж ирэхийн өмнө чихэр жимс амттай мэдэж болохгүй гэдэг шүүлсэх ялгардаг. Тэгээ ингээ ихэм хориотой штэ. Гэрлэгээ амын ангаалгаж шууд ухаалгаа юм штэ. Сэр хөө зогсож байгаа. Амаахан чийж чад. Йоо. За ингэж штэ. Чартак аршаанчин химийн найрлагынхаа хувьд болохоор сульфатын хлорид натрийн аршааны ангилалд байдаг юм байна л да. За тэгээд гидрокарбонат натрийн аршаанаас ялгаатай гэж зах зээл дээр байгаа. Нэрээ тийм аха би өмнө нөгөө нэг юм боржом гэдэг юм уугаад тэр нэг юм сонио амттай байсан нэг юм амттай. Тэгээ би угаасаа нэг юм хийчүүлсуусаа ийм л байд юм байна гэж бодсон байсан чинь энийг уусан чинь эн чинь ямар ч тийм янз бүрийн амт байхгүй. Тэгээ яг аюу гоё ороод байгаа байхгүй юу. Тэр ялгаатай байна нэрээ. За ер нь бол үндсэн үйлчлэгнүүд нь болохоор ингэж байгаа. Хоол боловсруулах замд нөлөөлнө буюу хоол боловсруулахад дэмжинэ. За хоргоожүүлнэ. Тий үнэ. Тий хоргоожүүлнэ гэдэг нь бол тий энэ чинь шар айгуу гоё тайлна. Шалтна гэдэг чинь ер нь хортол гэсэн үг. За зүрх судасны өвчлөлд бас айгуу сайнаар нөлөөлдөг юм байна. Нөгөө шээс үйлчлэг гэдэг гинэ. Тий. Тэгээ бас нөгөө нэг энэ бамбаа болчирхаа өвчлөл гэхлээр бамбааг уусаа энэ чинь йодын дутагдлаас болдог гэдэг шүү дээ. Тэнгүүд эн чинь би өчигдөр ч хэлсэн. Одоо ингээд энэ нэг шил аршаанд болохоор зэрэг хүний хоногийн йодын хэрэгцээг бүрэн нөхнө гэдэг байгаа байхгүй юу? Нэг шилд тэг 125-аас тэг 10.4 мл биш 4 мг энэ зүгээр миллиграм гэж нийлүүлээд бичээчтэй миллиграм чинь тэр уншуулад байх юм. Йод агуулгаддаг. Тэгээд олон улсын лабораториор энэ бүр ингээд баталгаажсан. Тэгэхээр йод селений агууламжтай учраас бамбаа өвчрхаан шүүрлийн химийн ялгарлалтанд шууд оролцох нөлөөтэй. Тэгээд бамбаа өвчлөө сэргийлэх болон тухайн өвчлөлийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой гэж үздэг. Тэгээд одоо ингээд бамбаан дутагдал эсвэл бамбаан илүүдэл гэж байдаг шүү дээ тий. Тэгээд дутагдал гэхэлэр ингээд бүр бамбаан гүн хорлогонд орчхоор ингээд наашаага ингээд нүд мүд ингээд амар ингэж болоо. Тэгээд айгүй хэцүү болчдөг байхгүй юу. Тэнгүүд далаан байцаа сайн идгээд. Тэгэхээр далаан байцаад ч маш их йод агуулгаддаг шүү дээ тий. Тэгэхээр бид нэр одоо нэг чухам зүгээр Монгол улс даяараа иргэдийгээ йоджуулах гээд йоджуулсан давс гэж нэг юм гарсан. Тэгээд йоджуулсан давснаас йодын хэрэгцээг хангадаг байсан бол одоо яасан байх нь шууд уснаас авдаг болчихж байгаа байхгүй жартаг уснаас. Тэгээд энэ чартаг аршаан болохоор юу юм бэ лээ? За савлгаа нь бол ерөөсөө байгалийн элс шороо үнэр зэргийг нь шүүгээл тэгэл байгаль дээр байгаа цэврээр нь савладаг. Тэгээд ногоон шилэнд заавал савладаг юм байна аршаа усыг. Ногоон шилэнд савлахаараа юу гэдэг нэг нарны хэдийгаан туяаны нөлөөнөөс аршааныхаа чанарыг шин чанарыг тэр минераллык чанарыг нь хадгалдаг юм байна. За тэгээд сансар Carrefour болон Номин F сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За мөн одоо хаан улдүргийн зарим нөгөө одоо Орос улсны хотхны супермаркет дэлгүүрүүдэд борлуулагдж байгаа учраас та бас эмийн сангийн сүлжээгээр худалдан борлуулагдана. Тэгэхээр та дэлгүүрээс ч эмийн сангаас чартака авч явах боломжтой болно гэсэн үг. Одоохондоо бол арай эмийн сан руу ороог байгаа шүү. Эмийн санд орчоод асуугаад гэтээ асуугаарай. Хөнгөн бол аавна штэ тэ эмийн сангууд нь. За 75 95 59 99 55 95 гэдэг утсуудаар холбогдорой. Тэгээд Чартак Монголиа гэд латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сонсогч 80 тэгтэй дугаартай сонсортой холбогдлоо тасарчлаа. Манай шууд эфириутаас 77 3883 хэрэвтэй гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өчигдөр бүр илгийн юм болсон штэ. Манайх нөгөө нэг шин байранда ороод тэгээ би за ингээл учиргүй тэгээд ингээ хадаг мадаг уйж мууч амар сүртэй ингээд яслахгүй ч гэсэн ядаж нэг зүгээр ингээд нэг сэтгэл сэвтэй баймаа арилгахыг гэж бодоод муур гүлгүлээгээд айрыг гэрээс нь мууртаа наваад очлоо ажилтаараа. Тэгсэн чи айрыг юм муурна гэрээсээ бараг гарч үзээгүй. Чи бүр ингээд жинхнээсээ ингээд чичрээд байвал яах вэ? Тэгээд байрнаас яагаад байгаа юм шүү дээ. Тэгээд айрын болохоор зэрэг заяа. Тэгэхэд их чи энэ одоо яг ажиллаа хийж чадсан юм бол чадсан гээл тэгэл явж байсан. Муурын гэрээрээ ингээд гүйлгээд гэсэн чинь нөгөө муур амар бүдүүн залхуу муур заяа. Гүүж мөхгүй нэг газар очиод ингээ хөвчин заа. Айрын ингээд тэрч явжаад өрөөнд аваачиж оруулсан. Чи нэг юм юу наадах чи уул Монгол заншил биш байхгүй юу? Мэдгүй. Чи хүмүүс авчирч дуулвал заа юу? Угаасаа яг Монгол заншлаар бол хүмүүс авчираад орилолдоо дуулахаар тэгээд тэр тий муурны жооронд бид нар ороод орилоход угаасаа таанусыг одоо ингээ ямар ч тавилгагүй хов хоосон байранд ингээ кордонын цаасан дээр суулгаж байгаа байрны найраа хийн. За тэгээд жаврын нүргөөг таанус угаасаа дуулна. За 5 сарын эхний хурлын хагасаа өдөр урьчээ.
За дууга бэлтий да. Тэгээ. Йоо өчтөр бүр илэг аваа ийцээ. Нөгөө муурн айгаад байдаг ёо. Тэгээд нөгөө тэнд ажиллаа айр ялахаар амар санаа зовоод энэ одоо тэгээ яг ажиллаа хийж байгаа болов гэдэг. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. 8842-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 8842. Амжилт радио. Сайн байна уу өдрийн минь хоёроо. За өдрийн минь. За үдэ ачаар нэвтрүүл холбогдсон. Таныг сонсож байна. За нэг аймаг хөгжилтэй төвхт олж ирсэн ба 2009 онд. 2009 онд хамгийн анхны хүүхдэд төрүүлэх гээд. Тэгээд яаж байгаа бид нар ингээд нөө бүх юма бэлтсэн байсан байхгүй юу? За одоо ингээд ерөнхийдөө ингээд төрөхөд юма бэлтэнэ гээд. Тэгээд хэвчсэн чи нэг орой гэнт манай их нэрээ маань ус нь гарлаа гээд бүүст бид нар чи ингээд хадам вэж тэ юутэй тагаа сандраад. За одоо тэрний энэ юм аваараа тэр машинаа хасаагаараа гээд тэр хооронд манай ихнэр хайцсан чим нөгөө өрөөрөө яваа орцсон байхгүй бид нар бүгдээрээ авчаар сандралдаад машиндаа жигцүүлж аваад эмнэлэг дээр очсон чинь эргээ арч ихнэр байхгүй Төрөх хүн. тэгээ бой болоод хүүс яаж вэ тэгээ нөгөө нэг эмнэлэг дээр очсон чинь нөгөө нэг түргэний маань эмч нөгөө төрөх хүн маань хаа байна гэж нөгөө тэгсэн чинь манай ихнэр араас ингээд такси барьчих гэж байгаа. Ээ. Тэнийг юм аваад тэгсэн чинь бүгдээрээ уснаа асгаад их төрөлтөн тэгээд нэг би болж тэгээ бүр эмчгээрээ дүүр ингээд юу ээжижлээ бид нар ингээд төрөх хөнгөө ирж исэн нэг зүг болж тэгээ нөө манай хатам бүр амар сандруу за гэс машина хасаагаад явсан баг бидрийг баг охингаа алдаа. Тэгээд бид чинь нөгөө нэг эмнэлгийн гадаа яриад за айлын гээд иргэ харч ихтэй байдгүй. Хөөстө хүү шаач юу чи гэж тэгсэн чинь нөгөө манай өмнө өөрөө араас ингээд такси барьж гэж байгаа. Та нар ч одоо тэнийг маш намайг аяа явуулчлаа гэд. Тэгээд бид нар 2009 онд тэгээс нэг анхны хөөгдөг үлгдэж авч ижилээ. Бид бас нэг үгтлээ нэг ижилээ. За баярлалаа. Яг наадах шиг жийжлэх бичлэг фэйсбүүк дээр яваал гэсэн тий. Би тэрийг үзчихэд би энэ танахаар заавал яриндаа гэх нэг бодод бичсэндээ гэж бодчихлаа. За. Өдрийн сайхан хүрүүлээрэ. За холбогдсон баярлалаа. За. За манай энэ нөөник чартак усныхан сонсож байгаа бол өчигдөр та хоёрын рекламыг сонсоод эфес орсон байхгүй байлээ шүү зөндөө хайсан гинэ. За манай дэлгүүрүүдээр одоо тарагдаж байгаа баха. Манай шууд эфириотаас 7777 3883 хэрэвтэй гадаадаас олгох төсөөл 7777 8830 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 9935 та дугаартай сонсогчтой холбоодлоо 9935. Амжилт радио. Байна. За өдрийн минь. За өдрийн минь. Эрдэнэ татвар цаг агаар хэрэн. Би өөр газраас авчих. За 35 дугаар харна Эрдэнтийнхэн болоо гэж утсан. Уучлаарай. За. Нэг найзынхаа нийтэд өгөх юм. За. Манай найз муур арахад юм бол сүнсэн бинээс гараад авчихсан гэдэг. За. Тэгээд нэг өдөр их нэртэйгээ танилцаад эхнэр нь эмнэлэг дээр нөгөө эмчиж юуртэй байжсэн. Удаа танилцаад удаагүй шинэхэн байсан. Чи ирээд аваатгач гэдгсэн. За гэдэг чинь шүн. Шүндрэ нөгөө эхнэр гараад гараад дагуулаад алхсан. Би эндээс нэг юм аваатгах гэдэг. Тэр эмнэлгийн жижүүрийн хаалганы цаатлар гүйчих. Чи яа юу юм хэлээдсэн чинь. Бууцны жигнүрний таг нөгөө дээр үе нэг халуун тогооны тийм том жигнүр таг хоёр гэдгээс тэрийг барьсан гараад ирсэн. Тэргээр яах гэж гэсэн чинь. Орцонд муур байсан. Тэгээ барьсан гарч ирж ирсэн. Муур үргэх гэж байгаа юм уу? Тэрийг одоо дуургаж гарахаараа нөгөө муурнаас айгаад тэр хоёрынхаа орцондоо нүдэж гарч ирсэн. За. Бас. За. Баярлалаа. Тэгээд дараа нэхэд нөгөө чинь бид нар бас бүгдээрээ гадуур жоо оройцсон эхнэр нь нэрсэнгүү гэж мэлээ болоод байгаа алтаас. Тэгээд нөгөө эхнэртэйгээ жоохон дардур гэж байгаа л орохоор бол бид нар гэрхнүүдэн дээр хөргөж өгөөл яасан чинь нөгөө чинь тэгээд чи яв гэсэн тэгээс ганц өдөр ингэж яхад тэр муугаа сайн маань гэж юу SMS ингээл. Тэгээд тэгж жаад мэлээ оройтол гэрхнүүдэн дээр болгож өгөөл бид нар явсан. Эцэг маргааш эхнэр нь ярьсан чинь үгсэн танаа тэгээд бид нар дараа нь эхнэртэй нэрэл эхнэр тэгээд орсон гайгүй юу нэтэр гэдгсэн чинь нөгөө чинь үгсэн тэр чинь шүн дунд яасан чинь утас дуураад гараад ирээ яасан чи хүн яахгүй ихгүй юм шиг явсан яасан чи орцонд муур байна гад Ихнэрээ дууддаг нас.
Тэгээд өөрөө Йоо. хэрэгтэй томроод байсан чинь. Стартын аваач явуулсан. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. Сонин айцтай хүн байна. Йоо. Чамаг хүмүүс хэлээд мөөгийн дуу бэлдэнэ гэж өгсөн хөөхрөн борлогол дуулна эзгэнэ. Тэр хөөхөн борлогыг чи бүр нилээ онцгой тохиолдолд дуулдаг юм аа. Бүр нилээ янз бүрийн болж ээж. Би яг ингээд над дээр дуулах гингуут нь гарааг үчнэ. За дараагийн сонсогч 88 Т1-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 Т1. Амжилт радио. Бано. За өдрийн мэнд. За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдлоо таныг сонсож байна. Энэ олсон өгчөө явдлал яриад байгаа юм байна тий. Тий. За та радиого унтраагаад тэгээ зүгээр шууд утсаар яриарай. Тэгээ. За. Энэ юм хөвгтэй явдал болсон юм. Билээ орой харахгүй болоод ихэнтэйгээ дарах явах ажиллагаараа. Ааха. Яг гадаа машин тэрнийхээ эмнүүдээ ингээд жоохон цэцлэл байцсан жил гарч ирсэн. Аа. Тэгээд гараад артлалгонгоогоос тас хэл хаагдсан байхгүй юу? Аа. Тэгээд заас уучлаа гэж гараар шийдсэн. Аа. Дараа лэрэл явуулсан толин молондооч хараагүй уц ядж яхад нэг контраст төсөө. За. Тэгэл юм ирэл яваад дуурдгүй ядраад унтсан мэлгүүдээ гэж бодвол өрхөн дээр очивол одоо нэг гиз холгуудыг л яасан чи байдгүй. Паах тэгээ өрхөө хүртэл мдээгүй юм уу? Амар амар хэрэггүй. 110 км явсан байна шүү дээ. Тэгээ бошоо уцаасаа томоо. Яна. Таста алуусан баха. Би хард цүнхээ тавиад урд суугоорнд чинь хөдлөө явчих юм тэгэл уцаа тэгээ залгаад уцаа авдгүй байдгүй гэл. Хэргуултын байгаа үстэй. Тэгээ буцаад явж очиж явсан шүү дээ. Гэхдээ авахгүй гэдэг өөр яах вэ? Өөр харахгүй ядраад унтчих гэж. Йоо. Та ер нь тийм нилээ яар адгуу төрлийн хүн үү? Юм жоохон адгуу төрлөө. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. За. Йоо би бас нөгөө нэг урьхан дээр уцаа цэнэглүүлээд тэгээд мартаж гараад баруун араа ороод тэгээд санаад буцаад баруун араас урьхан орч уцаа авсан шүү дээ. Йоо. Оо тэр жигтэй цаашаа явчихгүй дээ ямар хөрчин биш дээ. Нэг муу уц яахтэй гэдэг нэг үү юу? За Улаанбаатар хотод 12 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хөдөлгөөн баяр энэ чи юу лээ? Тунда давтаа штэ даваа яах юм бэ? Дав шүү. Йоо яста алж байна тий. За нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар меню бос дэмжээ ажиллаж байгаа. За меню босын хамт олон шинэ хэрэглэгч нартаа зориулан босын шуурхаа зээлийг 30 сая хүртэл барьцаагүй, шимтгэлгүй шуурхаа буюу 30 минутад газар дээрэн шийдвэрлэн олгож эхэлсэн байгаа. За лавлах утас нь 181122 181122. За нэвтрүүлгийн дэмжээ аялагч меню бос баярлаа. За баярлалаа. За манай шүтэ Фириотаас 7777 3883 хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 9911-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9911. Амжилт радио. За саман өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өдөр ячаар нэвтрүүлэлт холбогдоо таныг сонсож байна. Би нэг оюутан байх үеийн нэг гой дурсамжтай хүчтэй өнөдөө. За. Тэгээ чинь 98 оны оюутан байхгүй. Тэгээд тэр үед чинь нэг 20 марч сапрууд байдаг гэсэн. За. 26-гийн автобусанд их хандуус алддаг байсан. Аа. Тэгээд өглөө сапрууд дээрээс 26 ч зогсохгүй бүр гүүгээл бүгдээрээ баг нэг бууд хэрэгтэй гүйжиж арайг зогсохоор нь суудаг. Тэгэл чигтэлтэй. Энийг залуу бүр ингээд бүр унах гад ингээд чигтлээ зүгдээд яваад хүмүүс урагчиж өгөө. За. Тэгсэн чи уушлаач яг кандуктанд ойрлоод байдаг ууршилдаг гэсэн нөгөө залуу чинь 2 сая хүний чинь нэг нунзааштай байл гэсэн чи бүгд нэр эзлээ нэгээд урагшаа бүгд аваад хаагт. 2 сая хүний чинь нэг нунзааштай болсон. Яа 26 номерын нэг улаан автобус тэгээд яг нөгөө нэг төв номын саман дээр зогсдог байсан тий. Аа. Авсар үртэй. Яг үнэ. Чи 26 явдаг. Бас. За. Буцаж яваад яг өдөр хичээл иш тарсан 11 марг 12-ээр тараад. Яг Сухатанд албаа урт тосол яг хөдөлж явсан чинь нэгдүгээр нэгээр машин орж ирээд нэг яг
Яг ингээд амар огцон тоорондсон тухай автобус. Аа. Хүмүүс айгүй зэрэгхэн байсан. Тэгсэн чинь ганц нэг огцуд ингээд бариулсаа бариагүй өнтрөөж та бүгд ингээд шалан дээр уушаа тоорон уунах нь унаад ээжээ гэж бүх юм бол чинь нэг хангуй урд сандалтаа суусан долоо эргэж харснаа ааваа гэж бод. Эргэж ээжээ чи ганцхан бүдэ хоолоо тэгээд ааваа гэж бодсон. Тэр өөрөө саагаад байна. тэр нөхчигтэй уртал цангалтаа сууж яасан гэв үстэй. Сандалтаа сууж байгаа нөхөж штэ. Тэдтэй албаарцсан бах уу тий? Би адваа. Харин яг тэгсэн байна. Манай нэг найз үгүй одоо хэмээн бурхан болт гэсэн үг л ингэ найз. Намхаа жижиг юм бит одоо намайг таньж байгаа бол оюутны найзууд таньж байгаа. Чинийг ярьж байгаа юм санаж байна. Намхаа жижиг юм том толгойтой айгүй том толгойтой. Тэгээ бид чинь тэдний таавшаад манайх нэгдүгээр бол ингээд цуг хичээлдээ болдог. Тэгээд бид чи гүрийнэ тэр үе чинь 100 төгрөгөөр явахгүй гүрийдэг. Тэгээд ихтэл би ороод ингээд гүрийг хичээ гэж хаад гүрийг явуулчихад манай найз тэр чинь явуулт бай. Хичээвээ 7 дугаар ангичтэйгээд чи хандуур харж чадж байна. Ийм том толгойтой 7 дугаар анги гэж юу гэдэг. Тийм. Тэгээд толгойроо гэдэг. Юу ном толгойтой ингэ гэж. Йоо. Толгой яснарсан юм шиг харагдсан юм байл гоо тий. Йоо. Энэ ингэ жижиг толгой юу. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За одоо жинхнээсээ хамтраж хичээе. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за Волтерен гээл хамтран ажиллаж байгаа. Хөдөлгөөн баяр баясгалан суурайтаагаар. За өдөрт 2 удаа түрхэн. За 12 цагийн турш өвдөлтийн зөвөрийг хөнгөвчлөх юм байна. Яг ингээ нэг өвдөлт өрөвсөл намдах хэсгийн тэр газрын үйлчилгээтэй. За эмүүл гээл буюу одоо гээл хэлбэр ийм тосон түрхлэг. За найрлагын дах үндсэн өөрчлөгч бодис нь болохоор диклофенак гэдэг юм бодис байгаа. Тэгэхээр арьс булчингийн бүх давхаргыг туулаад өвдөлтийн голомтод яг бүтэн хуваараа хүрдэг. Яг гэвэл энэ диклофенак нь болохоор 1 ба 2% агуулмжтай байдаг аахгүй юу? За тэгэхээр одоо нэг төрөхөд 12 цагийн турш үйлчилдэг. Тэгэхээр 12 цагийн турш үйлчилгээ одоо өвчин амдаах нь л шүү дээ тий. За тэгээд тунгаасаа бас хамааралтай. Яг тэгэхээр зэрэг одоо байгууллагын дунд зэргийн өвдөлтөнд энтор жимсний хэмжээтэйг гаргаж шахаад одоо сайхан ингээд нэг массажлж өгч төрхөнэ. За маш хүчтэй өвдөлтийн үед бол хуршигны хэмжээтэй гэхлээр овоо хийх төрхөд байгааз тий. Төрхөн шүү. Ер нь бол яг энэ Волтерен гэдэг энэ тосон төрхлөг болохоор Англи улсын оригинал эмийн бүтээгдэхүүн юм байна лээ. Гэхдээ Швейцарт байгаа үйлдвэрлэлсэн. За бүх эмийн сангуудаар байгаа бас E-Tips гэдэг бичээд захим зөвлөгөө авч болно. За бас нэг юм дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон FDA-с аль бие усар хүлээн зөвшөөрөгдсөн. За үеийн өрсөлд өвчний шинж тэмдгийн эмчилгээний одоо олон улсын зөвлөмжөд байдаг. Тэгээ тусгай хэрэгцээд болон сарвны хүнд хэлбэрийн эмэгтэй хүмүүс зориулсан онгойлгоход одоо юм смарт тагтай. Онгойлгоход илүү амар хялбар. Яг байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлгөөн баяр баясгалан суурайтаагаар Волтерен эмүүл гээл хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 99.55 дугаартай сонирхтой холбогдлоо. 99.55. Эмжил радио. Өдрийн мэнд үргэлж. За өдрийн мэнд. За өдрийн ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За манай нэг их таньдаг ихч тохиолдсон нэг явдлыг ярья. За манай нэг таньдаг ихч сумын эмнэлэгт цовлог шигээд байжсэн чинь хөдөөнөөс гинт дуудлага ирж нэг навцсан нь. За төмсгөн сэтэрчлээ гэж төмсгөн задарчлаа гэж дуудлага ирсэн гинэ. Яана одоо нөгөө эмчтэй хэлээд дуун дээр явж байгаа төмсгөн задарчлаа гинэ гэж. Тэгэл нөгөө нэг цовлогч эмчнэр гараад очсон нөгөө газар очоод төмсгөн задарсан хүн хаана вэ гэж асуусан чинь хуцаад хөмсгөн задарчлаа гэж яахсан гэж. Би яг төмсгөн задарсныг яаж мэдсэн юм бол л гэж бодчихлаа. Яас тэрийг мэдсэн юм бол гэж бодсон. За холбогдсонд баярлалаа. Тэгээ нэг фарт хоёроо ярьчихъя. За. Өрөөний номын цэцгийн нөгөө нэг үргэлжлэлийг манай ихч ярьж байна. Нөгөө нэг нохоонд нь цуггүйд байсан уу? За. Дахиад над руу уцтаал яа. Тэгээд уулын тэр ихч маань 80 гарсан хүн байхгүй юу? Хөөхтэй. За.
Тэгсэн чинь эртээрийн бас 3 дахь нөгөө нэг дотроос шүү гэд нэг яасан штэ. Тэгсэн яана яста нэрэ. Тэгсэн чинь тэрэн дээр манай тэр ихтэй гэж. За нөгөө жичгэ охин маань дахиад хулгаад сэрдэг гэхэндээ дотроос шүү. Хөөх юм бэ яса. Яанаг үстэ баабыг сонсч Тийм тий. Яанаг бол тэгэл мөөгийнхөө дэстэ айгүй хүзий ядж байгаа штэ ер нь. Ааха. Манай тэр жичгэ энэ мөөгийг дандаа энэ номинг явуулж явах юм гээ. За. За холбогдсон баярлалаа. За. За. Намайг хулгайч нохот өөрөө хулгайч болоход дууссан. Яа. За яалтчгүй манайхыг нөгөө 8 настай болчроос 80 настай буураа хүртэл сонсдог. Дараагийн сонсогч 91.1-т дугаартай сонсогтой холбогдлоо. 91.1. Angel Radio. За сайн байна уу. За үдэ ачаар нэвтрүүлэг холбогдсон. Таныг сонсож байна. Надад нэг тохиолдсон нэг хөвгөлтэй байдал ярих гад би нэг шинэ машин аваад удаагүй байсан. Тэгээд нэг фитнестэй орох гээд фитнесийн гадаа машинаа тавьчаад. За фитнесээ дуусаа гараад ирсэн чинь миний машин энэ жолоочийн эсрэг талын хаалгыг бүр ингээд хонгойд л наваа иччих бүр. За. Бүр амар болчихсон. Тэгээд бүр сандраад хүүрээ нөгөө дөнгөж шинэ машин аваад удааг байсан чинь за их нэртэй юу гэж хэлээ. Камер шүү гэл. Зүгээр шууд нөгөө цүнхөө хонгоолгоод нөгөө фитнес хөлс арчдаг байгаа гаргаж ирэл. Нөгөө сэв зураас энэ арилгах гал арчаалаа. Тэгээд нэг дэше харсан чинь нэг энэ кофе шоп үүдэнд байсан камер байна. За. Тэгэл суртаа ороод миний дахихын машиныг ингээд мөргөөд явчихжээ. Ах нь камер шүү гэсэн. Болно та камер шүү. Тэгээ камер шүү гэж үзсэн жаханда таттаа гал гэсэн. Ямар ч машин мөргөсөн юм байдгүй. За. Би өөрөө мөргөлдөг юм чи ямар сони юм бэ гэдэг. Ингээл татаа харсан чи шаал өөр машин дугаар амар адилхан өнгөтэй. Өөр машин хаагаа аваад өөрөө хөлснээ альчмаар зүлгэж. Яа бантаа гарч ирэл. За хүн олохгүй юм шиг миний дог гарч ирээд Сэмэрхэн түлхүүрээ дарсан чи миний машин цаана нөх гэж. Яна. Ер нь шинэ машиндаа тасаагүй л байсан юм байна. Өнгөтэй гэж уусаа нэг маркийн машинд өнгө нь хийж ирэх юм бохгүй. Би нөгөө нэг буухтаа болохоор миний нөгөө нэг жолоочийн эсрэг талд болохоор өөр машин байсан. Том машин биш тэрийг аягүй анзаараад буусан. Тэгээ буцаа суухтаа очоод том машин байхгүй болохоор миний машин л нөгөө гараа өвцсөн байна гэж бодоод хүний машинд хөлснийх альчураар зүлгэж жагаар нүр альчураараа зүлгэж байгаа суустай өөрөө машин. За. За холбогдсон баярлалаа. За би бас машина зогсоол дээр ингээд удаан намарчин өвлжин тавиад хүүхэд таны машин халах байна гэхээр жиг өнгөлц гаргаж шахаад тэгжсэн зарцсан штэ. Пал гэл очиж. Таны машин байхгүй штэ. Йоо. Хөөе, манай хүүхнүүд айгүй олуулаа асуугаад байна мүү чи нэг хариулаад өгөөч. Эрэгтэй хүний төмсөг задард юм уу гинэ. Эмчээс асуу. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдохноо харцгаая. Дараагийн сонсогч 91.1-т дугаартай сонсогтой холбогдлоо. 91.1. Angel Radio. За өдрийн мэнд сайн байцгаана. За өдрийн мэнд. За үдэ ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За тэгээд хүмүүс голцвол таньдаг хүнээ яриад би ч өөр тохиолдсон нэг явдлаа ярив. За. Оюутан байхдаа яг нэг бөөнөрөө суугаад нэг онгоо яриа сууж байхгүй юу? Тэгсэн нэг найз маань нэг юм онгоо ярьсан юм аа. Нэг өвгөн хоолны газараа орчхоод ингээд нөгөө ямар хоол авахаа мэдэхгүй гэж хараад зогсоод байсан чил зөөгч ирсэн. Өвөө та ямар хоол авах вэ гэсэн чинь. Харин яг сайн мэдэхгүй нэр хараад байж та меню авах юм уу гэсэн чинь. За тэгээ нэг мантад өгч гээл нэг юм онгоо ярихгүй юу? Тэгсэн чинь хүүхдүүд бүр амар инээлтэй л гэсэн чинь донд нь бас манай нэг оюут яс тэр нь тэнэг хоол гэдэг юм гэж хэлсэн. Минуг мэдгүй байгаа юм байна тий. Мэдгүй дээ. Нөгөө бүр удам инээлтэй. Нөгөө онгоо дотроос гасл онгоо олчихж байгаа байхгүй юу? Өстой тэгж. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 16-ны 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X сураатаар хөгжилтэй түүхүүдээр шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус за мөн хөдөлгөөн баяр баясгалан сураатаар Волтерен Эмуэл гэл хамтран ажиллаа баярлалаа.
За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3